Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номи. Номиндер. Сэги. Номи. Синдер. Бидний Notes podcast. Юу яцхан? Бидний Notes podcast 280. Окей, nice. Гоё яригдчих шин гэрэл. Тийм ээ нөө. Тэ. Яг нүур хасаад. Би боролчоо. No. Оо. Боролцоо чигтэйг харах юм бол нараа. Гүй. Энэ хардаа. Энийг зулгах юмсан. Алаа. Чиний яг гоё зулгаж байгаа юу? Түлэгдээд ингээд арьсан уу. Чи бүр амар түлэгч чи ган дээр бүр түлэгдээд байгаа. Нурч амар уу? Нуруу амар биш. Цээж амар. Энэ үү? Би нөө ингээд дээшээ харж хөвтөд ингээд хэлдэг юм шиг л. Яа унтцээ. Тэгэл унтаж мунтаал өдөржингөө байсан. Гоё. Яг нэг өдөр нөө? Яг нэг өдөр бүтэн. Тэгж амьдралтаа үзээгөө амар гоё юм бэлээ. Тэгээд тэрийг даах чадваргүй юм байж. Тэгээ нарандаа хордоод халуураад. Тийм үү? Гоё. Амарлцаа. Энд чи цээж мэж харах юм бол одоо ингээд бүр битүү байр сууларч. Яа сайхан хуулч юм өвдцэн юм шиг амарлцсан. Тэгээ борол цаанаас нь тэгээ цагаан арьсал гараад ирд юм шүү дээ. Тийм шүү дээ. Наа чи нөгөө арьс чи нөгөө хордоод тэгээд ууларч байгаа байхгүй юу? Хөөрхий өгч байгаа юм байна тий. Тийм өгч байгаа байхгүй юу? Skin cancer. Энэ ямар гоё. Би яг бэлэг авчихсан. Хумарцсан шүү дээ. Одоо ингээ 2 3 7 дараа. Яг тийх баха. За тэгээд ажил нь бүтэмжтэй. Ажил бүтэмжтэй. Ажиллаар яваад ирсэн. Далимд нь 70 иргэдээр нэг хонсон. Яа өөрөө харахаа шийдэж байдаг. Харварг. Тэгээ Бразил яг ямар улс вэ? Амар энергетик улс вэ? Амар юм цоглог улс вэ? Хүмүүсийг харж мархаар нэг цоглог байдаг шүү дээ. Тийм, цоглог юм бэлээ. Цоглог самба бүжиглээ гэл тэгээд идэв л шүү. Самба бүжиглээ. Тэгэл бич дээр нь хүмүүс ингээл волейболоор тоглоод яг кино шиг юм бэлээ. Бразилчууд ч бич волейболтой амар сайн шүү дээ. Харин тийм бэлээ. Тэгээд амар нөгөө BBL гэж үүдэг штэ. Brazilian butt эл нь юу юм бол? Лүүл юу лээ? Brazilian butt infection гэж. За BBL гэдэг штэ. Тийм юм хийцэн юм шиг бөхснүүдтэй хүмүүс үлээ. Угаасаа бүр ингээд ийм шивга шиг амар бум баг ингээд хөгжим сонсогдоод байгаа юм чи. Бом басинава шууд бөхсөөрөө тоглоолаа. Амар биетэй хүмүүс үлээ. Эрэгтэйчүүд нь ч гэсэн амар биетэй юм билээ. Бак дандаа тийм ингээд нарандаа байсараагаад ийм гоё бор. Тэгэл гоё хүмүүс үлээ. Гэтэ ер нь Бразил нэг аялж бол чадаагүй. Тэгэл ихэнх нь нөгөөний газараа байх хэвээр байсан болохоор тэгээд халтл Риог үзсэн. Галтхан Copacabana гэдэг бичиг үзэл. Тэгэл нөгөө ийм Christ үүдэн штэ. Энэ Christ-а үзээд тэг өөрөө үзээгүй. Яа үзсэн мэт тэр чин дэлхийн шил гайхамшиг юм штэ. Харин тий. Гайхамшигтай юм бэлээ. Гайхамшигтайс нөө том юм байна уу? Том юм бэлээ. Гайхамшигтай өндөр юм бэ. Тийм амар том. Доор нь харахаар ингээд Jesus намайг жаж хийж байгаа юм чи яг ингээд дээрээс ингээд нүднийхээ болонгаар ингэцэн. Юу вэ чи яг хөлнийхэн доор очсон гэсэн үг юм уу? Эсвэл уулынхэн доор юм уу? Яг хөлнийхэн доор очсон. Хөлнийхэн доор очиход тийм өндөр юм уу? Тийм хөлнийхэн доор. Амар. Одоо манай Чингисийн хөвшөөс өндөр гэж үү? За тэрийг би хэлж мэдэхгүй байна. Яг хэмжиж үзэх хэрэгтэй байна. Гэтэ том юм бэлээ. Би тэгээд зураг авсан. Christ the Redeemer гэд. Доороосоо ингэж харагдчихлаа. Нааш хараад ам шаргаж байгаа сте. Гэтэ нааш хараагүй л цааш харж байгаа. Дээшээ харж байгаа. Том юм байна. Тэгээ энэ яг гэхдээ юм зайсан шиг юмн дээр гараад ингээ хот нь харагддаг. Тэгээ амар их хүнтэй. Айгу тэр хэцүү бүлээ нэ ийм хүн. Багталцахгүй. Ер нь бодомж их хүнтэй байна. Амар хүнтэй юм бэл. Яг нөгөө төөрнөл жуулчдын хэсгээр нь байсан болохоор амар хүнтэйс. Тэгээд окей. Хоол нь ямарсан? Хоол нь мэдгүй хэр нутгийн хоол идэж чадсан. Би ер нь аялсан тэнийг тооцохгүй. Би зүгээр бич дээр л нэг хонсон гэж.
Хоол мал нэг сайн идээг юм шиг байна. Би нэдэд байсан. Тэг нэг ийм юу идэд байсан. Айгу хитсэн. Нэг ийм бууз. Юу хуушур шиг шарцсан ийм тосон шарцсан төмөс. Тэр нь ийм гурвалжин. Тэгээд нэг ийм хуушур шиг юм амир хитдэм бэлээ. Тэгээд өөр юу идлээ. Тэмэл юм бицсэн. Тэгээд коктейл уусан. Юуныхаа жүүсийг, жимснийхаа жүүсийг айгу хууд юм бэлээ. Асаи ийдсэн. Асаи боол гэдэг юм шүү дээ. Чин тэндээс гаралтай юм байна л да. Би Японоос гэж бодсон шүү дээ. Үгүй бэлээ. Асаи чин юун дээр ургад юм бэлээ шүү дээ. Дал модн дээр. Тэгээд Amazon ургад юм бэлээ. Тэгээд Асаи яг Amazon-ийн модноос нь Монгот нь шууд тийм цоо шинээр нь. Яг зүгээр бэри шиг л амттай юм бэлээ. Тэгэл өөр юу боллоо. Тэгэл би ч үзэж байгаа л ирсэндээ. Гоё юм бэл. Далаа амар гоё юм байна лээ. Тунгалаг. Яг юм кинон дээр гардаг далаа шиг санагдсан. Яг юм нэг клипэн дээр нэг далаа хараад хүн далаа төсөөлөхөөр нэг юм төсөөлдөг штэ. Яг тэр төсөөллийн далаа шиг санагдсан. Яг юм perfect далаа байлээ. Тэгээс мэс амар гоё. Тэгээд сэлсэн үү? Гүй сэлэхгүй мэлээ. Далаан төрлөгэнд чинь хөөгдөөд бандаж чинь битүү байсан болт юм байна. Би бүр ингээд нисээд яар гэдэг. Өөдөөс ингээд гэж гарч ирээд нөө гэж юусан амар юм байлаа. Араад ич чадаг. Өдөржин кавцаа. Гай тэгээд хүүтнээс халуун руу очсон биз дээ. Халуунаас хүүтэн рүү ирсэн байна. Өдөр болго яг ижилхэн градустай юм бэлээ. Экватортой ойрхон болохоор аяг сонин санагдсан. Гай. Билем нь ямарч нөгөө хот нь бол бүх өдөр 10 өдрийн ингээд цагаагаар харж байгаа байхгүй юу? Өдөр болгон шөнөдөө 24, өдөртөө 33. Өдөр болгон штэ. Oh my god. Үгүй чи яачаа вэ? Нүд мүдэн бүр ингэсэн яа. Сэргээд байна уу? Brazil. Жайлгат нутсан гинэ. Эхний ажил нь болохоор Билемд. Билемгийн хотод. Тэр нь болохоор яг Amazon дээр байдаг. Amazon-ы үзүүр дээр гэх юм уу? Төгсгөл дээр нь ч юм уу? Тэгээ дараа нь Рио дээр 2 хагас. Тийм л байна да. Энд нэг дуурснаа, тэнд нэг дуураа, тийшээ нэг дуураад бүр ямар хурдан явт юм бэ те? Өөдөө байгаа юм бах та. Үгүй юм шиг байна. Яг тоолох гэдэг юм шиг байна. Чи юу ив? Надаар юу ах вэ? Гоё теннисээ тоглоол. Теннисэндээ ял юу олигтой тоглож сурах гал. Сайжирж гин үү? Хичээж л байна. Бас сайжирж байгаа ямар ч гэсэн сайжирж байгаа. Гэхдээ би бас саяхан яасан би яг энэ үйлдэлээр нэг юм болоод тах шүү. Яг за нэг юм гараад байгаа юм шиг санагдаад байна. Юм гарна. Чамаас уу? Тийм би ингээ теннисэн дээр ингээ би өөртөө амар юм өндөр шаардлага тавиад өндөр юм босгох ч юм уу одоо би яг одоо тэ 2-3 сарын авцсан би одоо бараг ийм болцсон байх хэвээр гэдэг тийм нэг за тийм төсөөл тавьсан юм шиг байгаа өөртөө. Тэгээ тэр төсөөлөлтөө хүрч чадахгүй байгаа даа ингээд уурлаад уйлсан. Тийм үү. Тэгээ тэгэж уйлангуудаа амар гоё релиз болсон аахгүй ингээд тийштэй би ингээд хүлийн зөвшөөрсөн ингээд би ингээд зөвөр ингээд чадахгүй ч бас болно шүү дээ гэдэг тийм эмээг хүлийн зөвшөөрж авсан за уйлж иж тэрнийг ингэж ойлгосон ш би. Тэгээд ингээд ойлгоол тэгэл за гэд тэгээд тэрнээс хойш арай гайгүй тоглолт болсон ш. Амар санамсан би яг тэгэж уйлал тэгэл дараа нь ингээ заал наваа тоглосон чинь амар дэжүү тоглож моглоод. Тэгсэн чинь яг тэр үед би ингээ ойлгосон. Надаас яг нэг юм гараа явчихчихдээ гэж ойлгосон. Би яг нэг юм ингээ гараа явцсан юм шиг санагдсан. Уйлж гаргаж гинөө. Тийм уйлж гаргасан юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ манай багш амар хөөрхөн. Манай теннисти академи гэдэг гоё академи байдаг. Зөндөө ах академи бид юм лээ шүү дээ. Тэг би теннисти гэдэг академид явтیں۔ Тэний Баатра багш дээр явтیں۔ Баатра багш болохоор амар фаны амар нийтдээ жижигхан. Хөөрхөн жижигхэн амар лаг тоглолдог теннисийг. Тэг бүр багасаа тоглолдог байсан. За ойлголоо. Тэгэл
Тэгснээ яг би ингээд уйлаад ингээд ингэжсэн чинь. За зүгээр дээ чи яг ингээд одоо хүлийн зөвшөөрч байна. Надад чинь ойлгож ирсэн дэрэ гэж. Тэгэхэд ингээд намайг амар сайн ойлгосон ш манай багш. Тэгээ манай багш амар гоё. Теннис тим юм багш байгаа. Зочноор орох юм уу? Орохгүй гэж. Орохгүй л юм шиг үл шүү дээ. Тэгээд уул нэг багш зочноороо оруулчих гэсэн чинь манай багш нь бүгдээр яасан чи ичимхэн юм. Ичсэн үү? Тийм тэгээд уул нь сүхээ мүхээ ингээд багш магш байгаа л та. Дэжгүй манай үеийн. Орохгүй гэсэн. Би баг ингээд би орооч гэсэн чинь орохгүй мó гэсэн чинь баг нүүр маань улаагаад би чадахгүй би тийм өстэй ярьж чадахгүй гэд. Теннистийн үүсгэн байгуулагч нь багш л тийм үү? Тийм байгуул тийм үү? Уг нь үүсгэн байгуулагч нь оруулж байна. Тэр үүсгэн байгуулагч нэр нь амар сонирхолтой. Би яг түүхийн нь би яг сонссон чинь яг 3 ах トゥ байгаа заяа. Хүн бүрд өрнөх гигэн гэд 3 ах トゥ ах шиг гэлээ. Тэгээ тэр 3 ах トゥ гурлаа теннисчд. Тийм үү? Гурлаа мэрэгчлийн. За. Тэгээс гүнээ багшлаа Алкарас энтертэй тоглож монголцсон заяа. Уулзч монголцсон. Бэлээ бэлтгэл энэ төр хамт иж үзчихсэн юм билээ. Өрнөх багш болохоор бүр нилийн бас хөгшөндөө. Тэг хүүхэд нь одоо 12-той амар тоглолт. Амар тоглолт юм билээ би бүр өө. Тэгээд тэр 3 хүний аав нь бас теннисч. Йой. Юм ээлээ. Тэгээд би яг гэхдээ энийг яг ингэ тодорхой болгомоор байгаа байхгүй. Би яг энийг ингэ теннис тактик хэлээ. Та хэд энэгээр яг рил хий ингээд яг энэ түүхээр нь ингээд тэг хүүхдүүдээр нь ингээд ингэсэн. Тэгээд ингэсэн ингээд гоё рил хийгээч гээд тэгсэн чинь наатад тэгнээл гэсэн. Тэр бас ингээд амар лаг рил нэр амар сайн хийдэг. Академийн нүг Instagram page мэйжэн дээр амар сайн рилүүд явуулдаг. Тэгээд тийм байгаа манай багш нарын хувьд. Би амар гоё юу хиймээр байна. Талбай хиймээр байна. Үгүй ер нь теннисийн талбай яг муутайгаа дандаа зааланд хийдэг одоо хийж байгаа тийм. Одоо болохоор зааланд хийдэг. Гэтэ нөгөө Шамбала дээр бол яг нөгөө юуны теннисийн зориултын талбай байдаг шүү дээ. Шамбала теннис корт. Цэнхэр мөн биз дээ. Зурган дээр их гардаг. Тийм. Тэр тэгээд өшөө Hawaii спорт центр чинь теннисийн талбай таахгүй юу? За. Hawaii спорт центр чинь хороолт дэд юм байлээ. Тэгээд тэц дөрөвдөр байдаг. Тэгээд тэр Hawaii спорт центрийн үүсгэн байгуулагч нь Ансан Жон гэж үлөөнийг Солонгос юм аа. Тэр Солонгос болохоор бас мэрэгшний теннисч юм. Амарлаг теннисч юм. Зөндөө олон тэмцээнд орж яваад амарлаг болоод тэгээд Монголд ирээд Монголд ингээд юм юу байгаа юм байна гэдгийг харсан юм шиг байгаа. Тэгээд теннисийн талбайтай тэр нь бас теннисийн талбайтай тэг хөл бөмбөгийн талбайтай юу волейбол бүх юуны талбайтай нэг юм том зураасаар ялах гэж шүү дээ тий. Тим центр юм бэл Hawaii Tennis спорт центр гэдэг. Тэгээд тэнд очиж тоглолтээ. Хаяа хороолт нь хаяа тэц дөрөв дээр хол юм аа. Амар хол. Гэтэ нэг цагийн 50,000. Теннисийн талбай. 300 уу? Аха. Хямдхан байгаас тий. Тэгээд дөрүүлээ нийлээд 2 цаг тоглолцоход 100,000. Тийм байна тий. Тийм байгаад. Тэгэл яг амралтын өдөр яг тийшээ зөвлөхийг хичээдэг. Тэгээд зарим амралтын өдөр бас чаддгүй. Тэгээд саяхан тэгээд тэр теннис тэр Солонгос теннисчний хүүхэд нь бас 2 хүүхэд нь хоёулаас теннисч юм байсан за. Йоо би бүр ингээд эрэгтэй хүүхэд нь бас нэг 12 3-тай хүүхэд байсан уу яасан. Том хүүхэд байсан уу эсвэл ямарчсан. Амар лаг тоглолдог бүр ингээд бараа ингээд серф хийж байгаа бөмбөгийг хин яаж авах юм бүү мэд бүр ингээд ингэж юм паан гэж бүр ингээд ёо би бүр ингээд харчаад ёо ямар Солонгосод үстэй Монгол хэлтэй юм уу? Мэдгүй Монгол их нэртэй болов мэдгүй араа нуу. Ямарчсан тийм тэгээ охин нь бас теннисч. Охин нь бас нэг 13 4-тэй охин харагцсан. Бас амарлаг теннисч. Тэр хоёроо хоёулангийн аав нь тэгэл ингээл бэлтгээл багаас нь сургачвал сайн сурд юм шүү. Амар сайн сурд юм шүү лээ. Ер нь ингээд хараад хад хүүхдүүдийг багаас нь сургах юм бол ингээд гарт нь бээнд нь ингээд чи хүүхдүүдэд теннисчд болгооч. Гуул нь тэгмээр аахгүй юу. Гэхдээ ингээд багш тэгээд заал нь аягүй болтц муутай маа. Би ингээд одоо хүүхдээ юу сургая гэх юм бол нэг бол хороолол, нэг бол зайсан гэл ингээд ах сайн болгоо амралтын өдөр болгон би ингээд зөөн тэгэл амралтын өдөр чи гэр бүлээрээ айтайхан байчихны ганц өдөр тий. Тэрнийг бас ингээд sacrifice хийж одоо хүүхдтэй бас тийм юм яах ёстой л эсвэл хотын төвд заалтай болмоор байна гэж байна. Тэгээ хотын төвд одоо заалтай гэхдээ теннисийн багш нар нь байдгүй ч юм уу тийм юм шүү гэлээ.
Тэгээ би ямар ч гэсэн гэтээ эмэгтэй охтууд юуны Шамбала дээр ямар ч гэсэн нэг хүүхдийн теннисний юу байсан. Анги байсан ахгүй. Тэрний харсан чинь бас анги сайн тоглолт хүүхдүүд бэлээ. Охтууд ингээд амарлаг 10 11-т охтууд л ах шүү. Ингээд Уилсны амарлаг хослол мослолтой, Уилсны зөхөр мөхөртэй, Уилсны пүүцтэй за. Йой. Би бүр яа. Хүч чи миний Уилсны зөхөрийг ах уу? Би ч юу дахиж теннис үзэхгүй юм шиг байна. Тийм тэгээд амар гоё ясан юм. Тэгээ хүүхдүүд бол бүр амар лаг л тоглолт юм лээ тэнд. Лаг тоглолт хүүхдүүд бүр бэлээ. Миний явдаг клуб чи байла. Grand Tiger лөө. Тий. Тэр чинь гэтээ ойрхон штт. Чи тэгээ одоо 100 юм шиг үлээ тий. Тийм гадаа. Гэтээ тэгээд яг юм хүүтэрчгээр бас ингээд заалнууд түрээсээ явд юм шиг үлээ. Тэгэхээр заалны асуудалтай л байх шүү. Тэрийг тэгээд тэр газар нь зарагдсан ч гэлөө байхгүй болно гэсэн штт. Чи тэгээд одоо чи нэг гэмтчлүү, бэртчлүү, тэгээ болчлоо. Тэгээд тийм тэгэл болцсон. Юун дээр халаалтаа сайн хийгээгүй шаагаа аяг болгочлоо. Тэгээд нэг хэсэг доголсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш жоохон айцсан. Дахиад шаагаа аяг болох гэдэг юм санагдаад. Гэтэ уг нь гайгүй юм байл л дээ. Халаалтаа сайн хийх хэрэгтэй юм байлаа шүү. Ихний халаалтаа. Шагаа магаа ингэж мэгэл гэдэг шүү дээ. Ингэж мэгэл. Тэрийгээ сайн хийх юм бол гайгүй. Гэтэ нэг хоёр тал руугаа ингээ аягүй хингдэг болохоор тэгэл тэр элсэн дээр заал биш болохоор тэрэн дээр л нэг эвгүй л ингэсэн юм шиг байна. Тэгээд айц. Гэтэ гоё. Ер нь бол амар гоё спорт. Миний бас би ч одоо бүх юмыг л оролдож үзлээ. Бүх юмыг нэг сар оролдож. Тэгээд тэр нь бүх юмыг оролдож үзснээс одоо нэгтэн, хоёртан, гуравтан гэж гисэн бол юу вэ? Нэгтэн сэлэх одоогоор дуртай. Гэхдээ сэлхийн ядаргаатай юм бас басын олигтой басын олигтой юм аа. Амар нэг бол амар үнэтэй, нэг бол амар сонио сас те. Юу ч байгаа гэж одоо. Тэр усан дотор те хинтэй ч ороод байгаа. Хоёрт гэх юм яг гиг спортон тооцохгүй юу? Дасгал хөдөлгөөнд тооцсон тий. За яг бол бас амар надад таардаг. Тэгээд теннис орж ирэх баха. Гэтэ теннисын дундаа бас юу муу гоё штэ. Скваш амар гоё штэ. Амар амар санагдав тий. Тийм. Них олон үйлдэл нараа бага. Тэгээд сурахад айгүй амархан. Газрын теннис бол амар хэцүү спорт гэж би хэлнэ. Ер нь техник механиктэй байхгүй бол шал урмгүй. Харин тий яг чаддаг хүнд амар гоё юм шиг. Чаддаг хүн амар гоё тий. Би ингээд хүмүүсийн харилцаж байгааг хараад ямар гоё юм бэ гэж амар гоё харагддаг тий. Амар гоё харагддаг бүр ёо. Үзэхэд бас амар гоё спорт. Үзэхэд бүр үнэхээр гоё юм бэлээ. Би бүр бэлээч гэж ингээд баг байхдаа би ингээд баян үздэг л байсан л та ингээд Шарапова, Курник хийднэр ингээд хараал ингээд вау гэж тэгдэг байсан. Тэгээд баг байхад нэг юм теннис хаана тоглохыг мэдтгүй байсан. Манай газрын теннис тоглолтын газрын амар хоор байсан бах уу? Хоор байсан бах тий. Тэ нөгөө төв спортын ордон дээрээ л тоглолдог байсан бах ч бас. Тэгээд тэр үед ингээд хаана тоглолдог яадаг мэдэхгүй болохоор ерөөсөө тэгэж сонирхож явж сурч чадаагүй. Гэхдээ тэр үед би бол амар дуртайсан гоё спорт юм. Гоё юм да. Яаж ингэж гоё тоглоод байт юм бол гэж амар боддог байсан. Тэгээ одоо ингээд надад яг тийм боломж орж ирсэн амар гоё байгаа. Теннист яг тийм ячаараа гэж. Гоё юм лээ шүү дээ. Аппликейшн дээрээ сонголт Монголтаа яг амар ингээд явцдаг. Бүтгүүлэл. Харин тенниснийхний аппликейшнуд амар сайн байдин тэр одоо ямар ч вэ. Grand Tiger-ийн аппликейшнийг би бас хараад ямар сайн аппликейшн хэрэг байгаа мó гэж бодсоо би. Зүгээр л мэдхгүй зүгээр чатар бүртгэлчтэй штэ. Тийм сайтаар ч юм уу амар сайн аппликейшнтэй байсан. Теннистийнх бас амар сайн. Тэр нэг хүн хийж өгөө яваад байна да. Бартераараа. Тэгээ одоо 12 сарын 6-7-нд 1.5-аас доош левелийн хүмүүсийн теннисийн тэмцээн болно. Чи орох юм уу? I'm thinking about it. 1.5 гэдэг нь юу гэсэн юм? 1.5-аас багч хэл юм уу? 1.5 гэдэг чинь төвшин штэ нөгөө 1.5-та 2.5-та 3.5-та 4.5-та 5-та гэдэг. Өө тийм олон байгаа юм. 5-та гэдэг чинь 5-та гэхээр бүр амар мэрэгжлийн болоод эхэлж байна. Яг 1.5 гэхээр нэг 6 сар дотор юм уу да. Тэгмэл юм билээ. Тэгээд яг орж болох юм гэж бодсон. Манай бэлгээ орох бах та. Гэж. Орох юм. Тийм. Чи төрсөн өдрөө теннисийн талбай дээр хийгээч. Одоо нэг чамд л яг одоо маш тийм байна. Одоо нэг 2 хоног хийснээ суралснаа. Тэгсэн юм уу? Нэг 2 хоног л болжсэн шүү дээ. Тэр үед үү? Оо вау. Тэгэл
За теннис амар гоё юм байна. Тэр чинь тэгээд баахан теннисний кино мэнэ гараад би нэг хэсэг Challenge гэсэн ярьсан шүү дээ. тэг хэсэг obsessed болж байгаа. Тэгээ өөдөөс Нэр гэсэн яг Challengers гараад бас теннис амар юу болсон. Одоо physical 100-аас болоод хүмүүс амар фитнес чинь гэсэн шүү. High rocks, my rocks гэж аах тий. CrossFit тий. Би хүртэл CrossFit үздэг чинь билүү гэж бодсон. Тэгээ 2 хоног болчихоо за би ч дээ угаасаа чадахгүй гэд. Гай хамгийн юм хуглаа хийчихсэн. Physical иш үзсэн юм аа чи. Үзсэн шүү. Чи үзээгүй юу? Үзээгүй л байгаа юу? Үз. Чи одоо баг рээлсээр үзсэн үү? Тий үзээ. Бит хоёр нөгөө юу ягаад яг сүүлийн анги гардаг өдөр чи хизээ байлаа. 2-7 хоног өмнө л үү? Би яг юунд байсан? Бразилд очсон байсан. Тэгэхээр нэг 17-8 тавьсан юм шиг. Яг сүүлийн анги гардаг өдөр нь эхнээс нь дуусна үзсэн. Тийм. Бүгдний скиплээд бараг бусад орнуудын скиплингүүтэй жоохон хайлт ингэж харсан. Энэ ингэсэн юм байна. Энэ ингэсэн юм. За ингэж харангуйтаа Монголынхаа амар үзээд тэгэж үзсэн шүү дээ. Тэгээд Солонгосын багийн ахлагчийн царай хувирлууд амар фан байсан. Тэр нэг бөмбөг шийддэг. Тэр дээр ингэж бөмбөгтэй тэр бүр амар листэйсэн. Би бүр яг тэрэн дээр бүр амар инээсэн. Хамгийн амараар тэрэн дээр инээсэн юм байлээ. Бүр тэр л амар фан яасан надад бол. Өөр чи юу фан ялаа? Юу фан ялаа? Фаны юмнууд зөнтэй байсан юм аа. Фаны юмнууд. Ер нь гэхдээ амар гоё фан байгаа зү. Фаны биш юм гэхэд. Ер нь аягүй гоё яасан. Тэгэл хөрхи солонгосчуудыг аягүй их юу яасан бэлээ. Чийдэлцлээ. Эднэр баг читлээд ингээд ялчлаа малчлаа гэсэн юмнууд зөндөл харагдсан тий. Гэхдээ чи юу гэж бодож байна? Үгүй ах уу. Би зүгээр зохион байгуулж байгаа хүмүүс нь ямар тэмцээн хийж байгаагаа мэдж байгаа учраас ямар тамирчид сонгохоо мэдчихсэн бахал гэж бодсон. Тэрнээс биш читлэг баха. Тэгээ тэр нэг хоёр эмэгтэй хоёулахнаа нөгөө нэг тэр нэг том хаалаа онголгодог нөгөө нэг юмыг ингээ хоёулахнаа ингээ аваа явсан гэдгээд байгаа штэ. Би тэгтээ яг ингээ сайн харах юм бол тэр хоёр эмэгтэй яг үндэ өргөөгүй чирээд явжсэн л хэлсэн штэ. Тэг яга бас дийлж болдгүй юм те. Тэг яга дийлж болохгүй байгаа ингэж би бас тэрнэр хэлмээр санагдсан. Тэр зүгээр яхаа өргөцөн гэхдээ ингээ артлынхаа сүүл хэсэг нь ингээ чирэгдээд хөрхи явж лээ л те. Тэгээд дийлцэн л харагдаж байгаа бах л та. Тийм яхаа. Тийм ээ тийм. Солонгосууд тэгэл одоо гэдэг өөрсдийнх нь тэмцээн юм чинь тэгэл өөртөө ялгалтай яах вэ? Үгүй гэхдээ яг санжина Солонгост анх нөгөө нэг 2004 билүү хитэн онд лээ хөл бөмбөгийн тэмцээн болчихсон шүү дээ. Хөл бөмбөгийн нэлийн аваар шатруулах болчихсон аахгүй. За. Тэгэхэд Солонгосууд анхныхаа удаа шүгийн дөрөвт орж исэн. Тийм. Анхныхаа удаа зүгээр л сас гэж юу? Амар сас байгаа юм шиг. Тэгээ өшөө ямар тэмцээн дээр лээ? Өшөө ямар тэмцээн дээр лээ? Оросууд алдартай төрүүлдэг штэ. Оросууд нэг өвлийн олимп болдог штэ. Тэгээ бөөндөө алт авдаг. Тэгсэн чинь бүгдээрээ юм хэргэлцэн байдаг ч үлээ дээ. Тэр бас амар алдартай. Тэгээ алтыг нь хураасан шиг санагдаж байна. Тэгээ тэрнээс болоод тэсгүй бол нөө нэг далбагийн зөвөр олимпийн далбаа болгочлоо. Ер нь тэглөө нэг юм Арсын далбаагүй Арсууд чинь далбаагүй болоо зүгээр олимпийн далбаанд ордог болсон шүү дээ. Тэрнээс болсон юм болоо. Хамаг юм хальж чадгаад. Гэхдээ ямар ч гэсэн солонгосуудын жоох ноо байдаг. Ер нь ингээ оролцсон юм болгон дээр нэг жоох ноо байд юм шиг санагдсан шүү. Тийм үү. Би бол амар сайн санаж байна. Яг тэр 2004 билүү 6 онд ч билүү. Гэртээ байгаа болохоор тухтай байд юм болов. Гэрээ болохоор те. Нэр гэртээ байгаа болохоор амар тухтай тэгээд амар лаг ялаад ит юм болов. Тийм цагаагаар цагийн зөрөө гэл зөндөө юм нөлөөлж болно шүү дээ. Maybe. Наа чинь яг бодох үст зүйлээ шүү. Одоо австралиуд бодвол нэлээ холоос ирсэн туркууд ч юм уу. Тэгэл цагийн зөрөө мөрөө эдгээр нөлөөсөн л байлгүй дээ. Хоол унд нь ч юм уу мэдгүй. Тэгээ манайхан солонгостой ойрхон цагийн зөрөө мөрөө гайг болохоор бас амар сайн оролцсон ч юм билүү. Тэгээ хоол нь бараг манай хоош те. Гэтэ монголчуудыг бүр үнэхээр сайн яасан шүү те. Рекламцчлаа шүү те. Тэгсэн те. Орхон баяр бол бүр яг юм bachelor of the year боллоо те. Bachelor юу биш билээ харин. Биш юм бэлээ. Хинэр хүүхдтэй болж байгаа юм бэл шүү те. Тэг манай нугараач залуу маань бүр 3-4 хүүхэдтэй юм бэл ч те. Тэгээ 3-4 хүүхэд нь дөрүлээ нугард юм билээ шүү те. Тэгээ бас ихнэр нь нугард юм билээ шүү те. Зөвөр нугараач гэр бүл байждаг нас. Би тэр нөгөө дөлгөөнийг харсан шүү дээ. Японд амьдардаг охин уу? Нөгөө өндөр дөлгөөн.
Мас агшин дөлөө. Тийм. Яг M арена нөгөө UJ арена дээр яг ингээд дотлын дэлгүүрүүд нь явчихсан чинь яг ингээд амар өндөр яг ингээд дэлгүүр төсөр явчихсан. Яг ингээд хажуур өнгөрт би шилний цаанаас гэл ингээд амар ингээд хамаагаал ингээд job юм болж байгаа юм чинь ингээд амар лаг өндөр. Celebrity харцсан. Бараг ингээд celebrity хүштэй тэгээд дэлхийн бараг од болцсон тэгээ. Ингээд ингэсэн чи яг надлаа орсон. Гас ингээд өвдөө шиг. Яна тийм хүмүүс зураг авалж байна. Хүмүүс маань яар зураг авалж байгаа хаа мэдгүй. Ямар ч гэсэн яг тэр нэг M арена руу ордог яг юу л яваад гарсан шүү дээ. Тэгэл яг би л яг ингээд эл амаа ангагаал харсан. Ингээд намайг харчаа шууд гэл зогтаагаад. Одоо энэ ах яах гээд байна. Одоо энэ ах яг гарч ирээ зураг авах. Зогтээ. Тэгээ зогцсон юм шиг санагцсан. Би нөгөө хэнийг Валбалчаа охиныгоо хин Санжа подкастт оролцсон байсан шүү дээ. Адиаг тэгээд нөгөө уран нугаач хоёрыг те. Уран нугаач хоёрыг тэг хүн арай ороогүй энд ярилцлага нь харагдахгүй байгаагаар нь оролцъё гэсэн чи Японд амьдардаг юм билээ шүү. Японд бүр айгүй олон жил багт тоглож байгаа Валбалч юм билээ. Тэгээд тэгтээ сая гоёл моёлын зургаар ирж мэрэгтэн уг ингээ амжаад Гобигийн зураг мургаар те. Гоёл гин бид нар гоёлын зурагт орсон шүү дээ. Шүү дээ нэрээ. Гобигийн зурагт. Гоёлын гоё Magnolia merchandise-ийн зурагт орсон. Тийм та сонирхож байгаа бол гоёл кашмир цэгимэн гэж сайт байсан баха. Эндээс хараад байгаарай. Хөрх юм бэлээ айгу гоё. Бид нар улаан юуг нь авдаг юм болоо гэж бодоол байж байгаа. Ер нь тэгтээ кашмир амар гоё юм бэлээ. Тийм байгаа. Чи юу авсан тэгээд үлдсэн шүү дээ. Амар удаа шопинг хийвэл. Яа би бүр бүх хүнд малгай авсан. Йой. Малгай авсан. Тэгээд яг хэрэгтэй юмнуудыг л авсан. Яг манай хоёр юуд малгай байхгүйсэн. Малгайг нь авсан. Бэйли байхгүйсэн. Бэйлиг нь авсан. Тэгээ би өөртөө явлаа. Би өөртөө энийг авсан шүү дээ. Өөртөө энийг авсан юм. Cute. So cute. Чиний хараа өнгөш. Чамд ийм өнгөтэй малгай байдаггүй лүү? Баггүй. Миний Don't Books-тэй амар гоё тохирдог. Тийм байна. Нэг малгай авсан. Гэтэ би бас Хөөх юм байна. тийм гэтэ яг ингээ бас бодсон чинь яг бартер байж болно. Эсвэл юу байж болно тэгсэн шүү дээ. Мөнгө авч болно гэдэг тэгсэн шүү дээ. Тэгэхэд би заасан чи кашмир штэ гэж бодож байна. Тийм би өөрийнхөө мөнгөөр бараг авахгүй байх байсан юмаа авсан. Тийм. Энд чинь кашмир үсттэй. Тэгэл кашмир гэдэг чинь бас ингээд гоё quality зүйл болохоор би бас бас мага. Тийм. Баярлаа. Бити. Тэгээд би цамцандаа их сэтгэл хангалуун байгаа. Цамц авах чи тэгсэн. Юу чи наа чи цоо шин юм авсан юм уу? Сая авсан юм уу? Хипиг нөө? Манай нөгөө хин Дашагийн брэнд үү? Яа. Энэ штэ. Nice. Би харин бас түрүү ингээд чамайг аргадчих та. Цамцд нь хүрээдээсэ. Энэ харин аим гой цамц лээ. Гой дулаах юм. Гой юм би баярлаа. Хайби юм уу? Хиби юм уу? Хиби гэдэг шиг юм болоо. Хиби л. Чи ханаас авчлах юм? Одоо нөгөө нэг сайтн дээрээс нь авчлах юм билээ. Дашагийн бодвол Bio дээр байгаа. Bio дээр байгаа. Авдар дээр эсвэл нөгөө юун дээр Green Stock цэг юм энэ дэрч байсан байж магадгүй. Энэ юу үнэтэй байгаа юм бэ? Нэг юм алкогол өндөртэй байгаа. Спирт ч юм шиг. Үгүй юу? Энэ согтож магтсан юм шүү дээ. Наа чи хаа юм шиг байна. Тэрийг идээд. Чааст. Баярлалаа Даша. Яа гоё юм. Энэ улаан байна уу? Оранж байна уу? Харин энэ оранж дуу юм уу? Би бол улаан гэж бодсон ш бас. Арай жоохон оранж юм шиг тий. За одоо өсч. Хайлааслаа. Гой дулаах юм билээ. Би л ерөөс дарахгүй байгаа шүү дээ. Би бүр үнийг өдөр болох өмсөж байгаа за. Ам гой хүнд юм аа. Хүнд цанц гоё дээ тий. Гой хүнжлэх дараа шийдсэн юм шиг. Nice. Wow. Амар тийм cozy байгаа юм байна. Яа. Гоё юм байна. Баярлаа. Таад бас юунаас нь аваарай. Хоёлаа нөгөө
Биллионер миллионергээ ярьчлаа. Sorry эцэмээс те. Гэсэн чинь яг sorry эцэмээс ч те юу биллионер чааваас Amazon дээрээс те юу ч зарагдахгүй юу лээ. Би Amazon дээр фейлдсэн штэ. Тэгтээ бүх юм сайхан болох байхаа гэж найдаж байна. Одоо яг ирэх жилдээ яг биллионер болох байхаа. Төгрөгийн биллионер ярьж байгаа шүү бид нар. Долларын миллионер. Тий. За тэгээд ийм гоё цацдаг болсон. Аян байна. Ийм дузаан байхаар хүнд байхаар них гоё байгаад юм аа. Би тэгтээ ерөөсөө дарахгүй байгаа нэрэн гэсэн. Амар дузаан дулаах юм байлээ. Би ингээд юм цоорхон морхо бахаар ингээд даар юу яадаг байх гэж бодсон чинь нүггүй мэлээ шүү. Тийм санаа. Physical 100 үзэл. Одоо юу ихэлнэ? Монгол цэглэн, Монголцын мейжер. Тэрийгээ үзэндээ. Тэгэж нойроо сайхан аландаа. Хааны одоо Будапешт, Унгарт. Нэг 5-6 цагийн зөрүү байна. Тийм, тэгээ дандаа өөрийн 4-5 цагаар таарад идэм амар ядаргаатай. Эсвэл шөнийн 3 нэг оройд 8-9 мөсгий тоглох. Тийм, тэд нар тэгэж тоглонгууд манад ингээм амар хэцүү цагаар таарад. Европын тоглолтууд аяг хэцүү байд юм аа. Америкийн. Гэтэ үзэх юмтай байхаар гоё байд юм аа. Сая бүр ингээ ойрд үзэх юм амар ихтэй. Тэг үзэж байгаа юм дандаа дэмжих багтай. Йоо, тийм байхаар ч амар гоё юм бэ те. Йоо, амар гоёсан. Монгол манай физикли шоу болстой гоёсан. Би хоёрт орно гэж юусоо бодоогүй. Би ч гэсэн. Би баг ихэд асгасч байгаа гэж бодсон. Би за ямар ч байсан Индонез, Таиланд, Филиппин бол би барчих واخ гэж бодсон. Тэд нар чинь ноогоор хоолдог хүмүүс. Тэг чи тэр Турк Австралиг зайраж чадахгүй юм уу? Турк Австрал амар сүртэй байсан те. Бүр ингээл бид нар станаар we are the best master. Тэгсэн чинь юу вэ нэг юм бас нэг юм эхлэхээс өмнө яг нэг юм бичсэн байсан дүлгөөн жилөө хинэн жилөө Азиа сүрэн жилөө. За манайхан тэгээ уужуу үзээрээ жилөө нэг тийм бичсэн хожигдсан шиг бичсэн аахгүй юу. Тэгээд яг за ер нь ахны тосгцсан байна л да гэж бодоод нэг би үзээгүй байсан угаасаа. Тэгээ би ингээд финал шалгарсан байгаа юм мэдэнгүүтээ за хоёул үзгүй гэж. Манай хүн ч гэсэн бас харин тийм ээ би үзье гэж бодоод лсэн ингээд. Та ихтэй сайн гүрийсэн байна. Амар гүрийсэн. Бүр everywhere байсан шүү дээ. Одоо миний сторины 3 сторины нэг нь ядаргаатай. Одоо сүултээ бас за одоо болноо гэж юм. Юу morning вэ? Аштай. Тэр амар гоё байсан дээ. Орчуулга нь амар фаны байгаад. Орчуулга нь ерөөсөө шал өөр юм яваад байсан. It's afternoon brother. Гэж үгээд тэрэн дээр. Би тэгээд young morning вэ гэхэр энэ одоо энэ ах юм бах та гэж би бодсон шүү дээ. Тийм. Уран ураа чинь жоохоноос ах юм бах та гэж бодсон чинь бүр 10 насны зүрхтэй байсан. Амар том 3 хүүхэдтэй том хүн байсан мэлээ те. Тийм 30 эдтэй ч үлээ те. Зөндөө ах юм байсан шүү дээ. Тэгээ орхон баяр чинь дүнгэж 25 6 тийм бах. Адиа ч бас жоох юм бэлээ шүү дээ. 24 та илүү 5 та илүү. Тэг хин үеийнх юм бэлээ. Би нөгөө болбол жоохны марчаад байгаа юм нэрийг. Хандаа дүлгэн хоёр үеийнх. Тэгээ хин инх оргил ах бол ах. Тэ. Гэтэ бас хөгшин хүмүүс юусоо бишээ дандаа 30 эдтэй л. Гоёсан. Тэр хаалга маалгыг хааж мааж байгаа тий. Тэр хэсэг хамгийн гоё нэсэн тий. Орхон баяр юу яах гэдэг ингэж. Юу яриад байгаа юм бэ? Тэр амар гоё хэлээ. Юу нэг жоохон ч юу яриад байгаа юм бэ? Тэр миний өгөөд араатах. Тэрс амар хөрхөмсөн. Тэгээ дуусныхан дараа гойсон гэж. Хөрхөж хөрхөмсөн. Тэрхтээ айгу лайкабл залуу байлээ яах. Угаасаа анх яг хитэн онд үлээ төрүүлж мөрлөжсэн шүү дээ. Авраг авчихсан шүү дээ. Яг бүхтэр. Тэгэхэд л хөөхнүүд бүр архан баяр гэж бөө юм болчихсон шүү. Тэр үед би бас харчаад энэ дэжгүй залуу ингэж бодчихсан байхгүй. Дэжгүй залуу байлээ. Гоё шүдтэй. Шүд нь яасан ч гоё тэгшхийн цав цагаан. Нүд нь айгу гоё. Тийм дулаахан царайтай. Тэг Монгол залуу байлээ. Яг бүр Монгол залуусан. Тэд нарыг яаж шалгаруулж авсан тухайн чи сонссноо. Үгүй. Тэд нар чинь яаж шалгаруулж авсан бэ гэсэн чи бас нөгөө ямар нэгэн бүли history байхгүй. Тийм юмар бас айгу шалгаруулж авсан гэдгийг хэлсэн шүү дээ. History-г нэг харсан гэсэн тий.
Тэгээ одоо зарим манай бүхийн зарим гарууд чинь жоохон бүлийн гарууд идэв штэ. Тэр минь нарыг сонгоогүй оронд нь Орхон Баярыг сонгож монгосон гэл тэгж ясч байсан. Зөв сонголт болжээ. Инх оргил ах бол бас маш зөв сонголт болсон гэж бодож байгаа. Тэгэл ангууч бас нэг юм бичсэн байсан шүү дээ. Намайг physical Asia-д орох урилга өгсөн. Гэхдээ би тэрэд бэртэлтэй байсан. Би орсон бол хожих байсан юм. Би орсон бол хожих байсан гэлтэй. Яг нэрэн гэсэл тэгсэн юм уу? Би яаж би close нэдэг хэвгүй юу? Тэгээ би story харсан. Мэйл ирсэн байсан physical Asia. Тэгээ тэр бэртэл нь ямар бэртэл байсан? Бэртлийг нь бол би мэдэхгүй байна. Гараа хугалцсан байсныг би бол харсан. Тийм. Гэтэ гараа хугалж л байдаг юм. Дандаа л хугалцсан явж идэв. Тэр нэг би бэртлийн тухай амар юм сонссон байхгүй юу? Тэгээ би тэрнийг хэлэхгүй. Хотлаа. Үнэ ч юм уу хотлаа ч юм уу те. Тийм. За. За одоо physical за дуусгая. Одоо дараагийн хэсэг байна. Physical. Тэр нь амар funny яасан те. Physical Asia. Physical Asia. Солонгос эдит бас амар ядаргаатай байсан. Йоо. Тэрнээс олж би үнэхээр амар их скипсэн бүр ингээд байнга 10 секундынхаа юм ингэж таасан. Тэр 8 дугаар байж болох юм яг нэг 12 сонгоцсон юм шиг санагдсан. Гэл тэр амар юм яваал бүр. Нэг юм ингээд нэг юм дуулгангууд нэг юм зарлангууд гэл ингэж гэл ингэж мөнгөстэй. Тэгэл нөгөөт нь ингээл бэлдээл юм хийгээл бэлтгэл ингээл. Тэгээ тэрнийг гэл хараад дахиад ингээл бэлдээл нөгөөдөл нь ингэж мөнгөстэй. Ёо. Тэгэл ингээл бүр тэр бүр. Тэгэл ингээд юм хэцүү юм болчихгоо тэрийг 4-5 өнцгөөс тэрийг харуулаад дахиж харуулаад slow motion харуулаад тэ бүр ёо. Гай. Тэгээ яг онцлог нь л доо. Тэгээ яг юм 8 өөр төрлийн Азийг нэгэн зэрэг оруулаад ирэхээр ямар өөр соёлтой хүмүүс вэ гэдэг нь бас амар харагдсан. Солонгосууд амар загаан байсан. Турк солонгосууд амар муу. Турк амар төвхтэй байсан. Турк амар зүүн заа ингээл өстө унчаасаа. Юу яхасаа ингээл туркээр яриад байгаа шүү дээ. Тэгээсээ ингээсээ муу сайн амнууд баг унчаасаа. Тэгээсээ тэр хараа унах чинь явлаа шүү. Ч юм гээл тэ бүр ингээ. Манай монголчууд хизээс тэхгүйсэн. Монголчууд нэг тийм юм яахгүйсэн надад амар гойсон гэж. Солонгосууд бас ингээл амар энэ унчаасаа унаасаа гэл дотроо тэгээд байгаа амар. Япон хөрхөн байсан. Японууд ерөөсөө бас тийм ил ингэж нөгөө унчаасаа гэж хэлэхгүй ч гэсэн дотроо ингээл жоохон ингээл ингэж байгаа юм шиг санагдсан. Бүгд л тэгж л байгаа. Бүгд л тэгж байгаа тэгээд солонгос Турк хоёр бүр амар ил ингэж тий яадаг. Надаа Австралиас айгу төвхтэй байсан. Шал барууны юм чинсаа барууны л юм билээ. Австрали not Asia тэгээ бүр. Австрали is not Asia. Come on ёо. Одоо хизээ нэг болохгүй. Австрали ганцаараа дотроо байдаг ш. Хүүхий ганцаараа болохоор тэгэл яалтчгүй нэг юм дормоор байсан багталтаа. Тэгээ geographically Азад орчт юм уу хайш ямар ч үчтэй тэрийг одоо geographically Австралиа штэ. Ганцаараа тэгтээ нэг юм бүсээрээ нэг Аз руу орчт юм биш үү? Би тэгэж ойлгоод байсан ш. Ойлгоод тэгээд энэ хэд Аз тооцогдоод. Гэтэ яг come on цав цагаан хүмүүсийг physical Asia би жоохон Аз цустай хүн оруулж болох юм бахтаа гэж байна. Тэгээ тэр их бүр ингээд Монголын бүх контентууд дээр Монголын ингээд морь унж байгаа Монголын янз бүрийн рилсүүд дээр бүгдэн дээр нь вау гэл баахан комент галмал тавиал бүр ингээл someday I will go there мэр гэл баахан юм биш битсэн. Нэг нь ирсэн бил чинь нэг нь ирсэн байгаа бүр. Нөгөө паркур ч тий. Паркур. Паркур ч нэг аюултай бас амар ядаргаатай байсан юм. Oh my god. Ёо, calm down. Чэл 3 сая фолловерстай ч ах шиг бүр амар. Тийм үү. Тийм амар олон байгаа штэ бил. За. Гой шоу билээ. Ер нь гой. Чи 100-ыг үзчихэл үү physical бэ гэдэг. Physical бэ бас гоё. Тийм үү. Physical бэ гэдэг нь 100 гэж байгаа юм байна. Бэ гэдэг нь 100 юм байлаа. Тэгээ тэрэн дээр энэ тавла гардаг болов уу? Яадаг үлээ? Хоёр нь гардаг болов уу? Амоти. Амоти тэгэл нөгөөх нь сон юм ч лөө. Сон юм тэр нэг залуу орсон юм шүү. Тийм тэр хоёр орж исэн. Тийм. Окей. Одоо culinary wars гэмний бас амар дуртай. Солонгосчуудын масс юм ихтэй аягүй сайн юм. Амар сайн.
Солонгосууд ер нь яг Азиг бацчлаа шүү. Ер нь Харин тий. Аз дотроо бүр яг контентераа ер нь яг бацчлаа. Амар K-pop мапа шахацсан тий. K-drama, K-pop, одоо тэгээд дээрс нь K-content. Тэгээ хоол моолстай хувцаслалт мовцлалт амар түгэж байна. K-pop makeup гэж ах шиг. Hey beauty. Монголыг бол эзэлсэн шүү дээ CEO-гээрээ. CEO хоолны CEO E-Mart. E-Mart. Яа, Hawaii Sport Center. Харин тийм ээ. За. Баярлалаа. Бид ялагдсан юм байна Солонгостой. Үнэхээр л ялагдчихээ. За өөр сон сайхан чи юу байлаа? Өөр тэгээ тийм юм байна тийм. Өөрч одоо юу ч алах дөө. Тэгээл ажиллаа хийгээл. Тийм ажиллаа хийгээл. Би яг тенсэндээ авчаад дараа нь ингээ ханаа чок пейнтер ингээд мудгаа будаад ингээд янгот миний баруун гар илүү юм хүчтэй болсон юм санагдаа. Одоо тэгээ 100 гараараа бодд юм уу? Бүх юмаа баруун гараараа ч цохиол, баруун гараараа ч ингээл ингэсээр идэл бүр ингээд энэ маань бүр ингээд арай илүү юу болсон юм лээ. Одоо энэ тал нь ингээд мөрчин илүү хөгжиж магадгүй. Гэтэ нэг тэгж амар өдөр болгон хийхгүй болохоор гайгүй байхгүй. Чиний бодох чинь тийм хүнд юм уу? Чи бодгаа барингаа бодд юм уу? Чи ингийн нэг гартаа бодгаа бариад эндээ ингэ дасгал хийж байгаа. Тэгээ ингэ бод. Яг нэг өнхрөөшгээр гараа баян ингээд хахаар. Хэр байна манай бодгийн Kiko контент хийсэн байсан шүү дээ. Тийм, Kiko өөрөөгөө бутсан, тавилгаа бутсан. Kikod бол амар таалагдсан. Би яг Kikoгийн яг жинхэнэ нөөрний хувирлыг би санаж яг бодонгуудаа ингээд ямар гоё. Яг жигнэсээ бүр ингээд ингээл хатчих чаа мó гэж мэгэл бүр амар тэгжсэн. Тэг яг контентэн дээр рилсэн дээр олол айгүй гоё ярьсан мөлий. Ямар ч нөгөө нэг моо гоё байсан за. Гэтэ яг би яг жинхэнэ нүүрний хувирлыг би яг санаж байгаа. Kikod үнээр таалагдсан би бол. Чи нөгөө мекриг юм ширэлсэн байсан шүү дээ. Чи гоё chalk painter. Тийм chalk painter-ээр тийм workshop-ууд хийн. Одоо chalk paint-ийн би яг одоо яг тэр мандал юуныхаа нэг давхрыг л ер нь бол тэр чигт нь ингээд бодож мудаад тогтжуулаад тэр хуучин тавилгаа аваад ирсэн маа. Тэр хуучин тавилгаа одоо бүтэн сая өдрийн бужаанаар янзлуулаад тэрийгээ будаад тэг ер нь бол эх 7 хоногт ингээд нэгтчихнэ. Нээгээгүй. Дэлгүүр маань нээгдэг. Дэлгүүр маань ер нь бол байгаа нэгтцсэн. Ер нь хүмүүс орж ирээл гараал ингээл байж байгаа л та. Би хажуугаар нь ингээл хүн будаал ингээл тэгээ маа эх 7 хоногт бол бүр яг officially ингээд гэд. Окей. Тэгээ гоё workshop хийгээ. Тэгээ workshop-уудаа хий. Ийм workshop хийвэл гоё санагдсан надаа. Та ингээд гэртээ байгаа яахаа мэдгүй тавилгаа аваад. Харин тий. Тэг хэдүүлээ ингээ хамтаа наадахыг чинь амар оруулъя. Яа. Тэгвэл амар гоё. Виноны шил байсан ч болно. Ер нь бол. Ой, бал. Чи дугаа олоод өгөөч. Яасан сахилгаан. Тэг виноны шил байсан ч болно. Тэг зүгээр банз байсан ч болно. Би одоо олон юм янз бүрийн банзнууд авчраад. Тэг тэр банзнуудаараа гоё дээрээс нь будчихмаа. Өөрийгөө саатуулаад. Тэг тэр банзнууд дээр гоё бодог будаал. Тэгэл ер нь бол хийж. Ер нь юу ч бодож болно уу? Зааш бодож болно. Одоо би хаалганыхаа хүрэг харагдаж байна уу? Будгаал ингээл. Чи будаач чи нэг бодвол ингээд чамд амар кайф таахаа. Харин тийм ээ. Нэг өдөр л ирэх хэрэгтэй байна. Хагас бүтсэн дээр ирж бат юм уу? Тэгээ сайхан Сопранос үзээ. Би Сопранос үзэнгээ юу яадаг. Би Сопранос дээр яг Ромыг дуусгацсан маа. Ром явчаад ирцэн маа. Чи аваа явцсан биш үү? Чамд амар таалж байгаа юм шиг байна тий. Амар таалж байгаа. Амар таалж байгаа ёо. Яа, саундтракууд нь бас амар гоё. Ер нь амар гоё. Надаа юун таалагдж байгаа гэхээр нөө нэг сэтгэл зүйч тэр очиод тэгээ сэтгэл зүйн юм аа ингээ ярьж мараад ингэж байгаа. Тэгээд бүх юм нь бас ингээ бага настай амар холбоотой байгаа. Амар зүг юм санагдаж байгаа. Хүний амьдрал ер нь ингээ бага насных нь юмнаас амар ёо шалтгаалтай байна гэдгийг яг тэр киноноос ингээ бас амар гоё олж мэдгээр тий. Тэгээд яг альфа мейл гэж яг ямар мейл юм бэ те тэр донд бүр бөөн альфа мейлүүд бүр ингээ яг тэр хүмүүс ингээ ойлгоод авч те бүр амарс тэр нөгөө нэг жуниор анкл нөгөө нэг пүси идчихсэн штэ. Яа тэр сонирхээ. Тэрнийх нь нэг нь ингээ
юу терапид явж байгааг бөө юм болоод нөгөөх нь болохоор бүр нэг амар битрэй юм шиг тий. Пүси 7-1 зүгээр ингээд энэ тэндгүү ингээд хин нэг ярьсан гээд ингээд бүр тэрэндээ бүр ингээд тэгээ тэр найз охиноо бүр амар муухай хайдаг тий. Тэр бүр амар хэцүү байсан надаа. Тэр бүр амар байсан. Тэгээ би яг энэ мэйл энэ эрэгтэй хүний сэтгэл зүй сэтгэхүйг жоохон ингэж ойлгож эхэлж байгаа. Ер нь аль ингээ амар жоохон Italian gangster тий. Нэг жоохон эмзэгч юм шиг тий. Амар insecure агаад. Яг цагаад болохоор амар эмзэг тий. Яг цагаад болохоор амар эмзэг. Тэгсэр нэг гаднаа нэг ингэж мэгсэн. Тийм. Тэгсэр амар эмзэг гэдэг юм. Тони Сопрано бол бас яг амар тийм. Тэр тэгээд тэр одоо чамд тэр сэтгэл зүйч нь хайртай юм шиг санагдчих гин үү? Тэгээ сэтгэл зүйч нь өөр сэтгэл зүйч дээр очиад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд яг сайн юм шиг ингээд тэр нь ингээд нэмэгдэн заяа. Аюу санаа. Sexual tension нь аюу хэцүү. Яа, тэгтээ бүр амар гоё сэрлэлээ. Амар таалагдж байгаа. Ялчгүй л топ. Харин топ юм байна. Sorry энэ бүхэн хулгууллаа. Ингээд яха би ихтэй бас ингээд орон гараа үзээд байгаа. Яг тухтай сууж үзэж байгаа. Битэн минь үзэж чадсан. Би индустриг үзэж байгаа. Амар олон юм ихлүүлчихэд одоо ингээд өмнө бүр баларч байна. Гэтэ ер нь амар гоё. Сайн зурвал. Тэгэд интро нь амар гоё. Хитрхи удаан. HBO дээр. Чи юунд дээр үзэж байгаа? Хулгаар үзэж байгаа юм уу? Үгүй, HBO дээр. Одоо хулгаар үзэхгүй шүү дээ. Би HBO. Харин HBO бас гоё TV. Гоё кино мэн хамаа. Хуучны Dexter's Laboratory, Powerpuff Girls мөрөлт баахан тийм юм хараад тэднийгээ хүүхдүүдтэй ээж нэм юм үзэж үзлээ. Чи хүүхдүүдтэй тийм гिचтэй. It's not TV, it's HBO. Тийм ер нь контентууд амар таалагдсан. Амар тийм сайн кинонуудтай. Би сая Shining дахиж үзээд HBO дээр. Би харин кинонуудын ерөөсөө нэг үзэг хараагүй маань. Бүх нөгөө сериалуудын л бүгд ингэ баг ягаалаа. Тэгээ Doctor Sleep хойноос нь үзээ. Тэр чинь нөгөө 2 дугаар дараагийн үйл явдал нь шүү дээ. Нөгөө хүүхдэн том болцсон. Jimmy Sopranos шүү. Юуны Shining-ийн. Яа, за. Яа. Амар хөөрч. Амар Sopranos аху болчихжээ. Италийн Tony Soprano. What the fuck are you doing? Крисийн дүр амар гоё дүр илээ. Чам тэр ихнэр нь ямар санагдаж байна? Кармела юу? Тийм. She's nice. Сайн юм шиг санагдсан надад. Сайн хүн. Яг ихтэй мэдж байгаа шүү дээ нөхрийгаа юу гэдгийг. Ер нь мэднэ. Гэхдээ ер нь нөхрийнхээ талд байдаг яг ихнэр хүн ямар байх хэвээр яг тэрнийг л хийдэг юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ нүн пастор мастерт нь ингээл тийм тэр бас амар ангиудтэй. Тэр пастортай нэг жоохон эвгүй болоод тэсний дараа пасторт шууд хэлдэг шүү дээ. Чи бараа ингээд миний sexual tension-ыг ашиглаад ингээд хоолонд идэх баах юм хэлсэн тэгээ зүгээр. Тэгээд би яг тэр үед яг yeah girl stay true. Тэгээ бараа ингээд нэг гэтэ яг пасторт бас жоохон сайн юм шиг санагдсан. Яг ингээд надад болохоор амар ганцаарддаг юм шиг. Тийм ганцаарддаг ингээд нөхөр нь Тони болохоор ингээд хамаг юма ихнэртэй ярихгүй ингээд юун дээр очиж байгаа штэ. Хин дээр очиод байгаа штэ тий. Тэгээд тэр химэн сэтгэл зүйч мэн бас хэлдэг штэ. Ингээд чи надад ингээд бас дурлж марлдаг тэр гэсэн гарцсан уу? Гараагүй. За тэгвэл арай. За жоохон байж байгаа яа. Бас тэр хоёр чинь нэг юм болд юм аа модалцаад. Тэгээд. За. Тэгэл очихоор л яри. Дараагийн дугаар тэрээ. За тэгээ Sopranos үзээр байна хаа. За өөр сонс. Өөр Stranger Things ч тэр хоёр анги үзсэн. Яа, Stranger Things-тэй явахгүй лээ. Ёстой явахгүй лээ. I am so sorry. Зөв recap-ийг үзсэн ахгүй гэсэн чинь бүр амар их болцсон тэгээ бүр ингээд юу болцсон тэгээ бүр ингээд амар их болцсон байдаг наацсан. Йоо би харин бас би үзсэн юм санагдаад байгаа байхгүй. Үзсэн юм шиг. Тэгээд би бас recap-ыг үзээд хизээ юм болсон. Химбэ ёо танихгүй явж байгаа шиг. Юу амар лайтай байлээ. Ер нь гэхдээ сүүлийн сизон дээр би бас лайтай байна гэж бодож ирсэн л та. Тэгээ дуусгасан л санагдаад ах юм. Дуусгасан. Гэтэ сүүлийн сизон хамгийн гоё нь юу байсан бэ гэхэр нөгөө нэг number 1 нөгөө нэг 001 гэдэг товтой. Тэрний яг юу ил гарсан надад тэр амар гоё байсан. Тийм. Гол дайсан тэр болж таарсан шүү дээ. Тэр болж таарсан. Тэрнийг ойлгосон. Тэр нь аяга гоё байсан.
Тий, өмнөх сизнээс нь ганц үлдсэн юм тэр Antonia тэр доол үлдсэн надаас. Яа. Одоо дуусаад одоо байлын хүүхдүүд нь ч гэсэн хүүхд биш болсон байлээ. Хүүхдүүд нь хүүхд биш болоо бүр том болсон нөгөө нэг. Бүр амар олон мим байсан тий. Хувцсандаа бүр ерөөсөө зохихгүй. Эрэгтэйчүүд нүг хар эрэгтэйгийн лав Samuel L. Jackson болгож болгоцсон. Do you feel old yet? Яа, тэр мөр бүр амар фан ясан. Тэгтээ ямар ч гэсэн би дуусгах гэж бодож байна зүгээр. Хажуудаа зүгээр background noise ялгачаад арталтаа ингэж тавьж байгаа зүгээр хэм болгонгууд нь ингэж харчаад за. Би зүгээр гоё яриулмаар байна. Чи яриад өччих надад дараа нь. Ингэсэн юм болсон. Тэг ингэж дууссан гэ надад яриад өччих. За тэгээ. Амар том болцсон. Тэгээ нөгөө тинейжер хിവэрэ байх хэрэгтэй байгаад идэг. Йоо, ерөөсө хувцсан дотроо багтахгүй байгаа юм санагдаад. Тэг нөгөө Millie Bobby Brown чи Millie Bobby Brown биш болсон шүү дээ. Шиза. Millie Bon Jovi. Яа, Хүнтэй хүүхэд байхаас хүнтэй сууж мооцсон. үзэж эхлээд тэр хүний хүнтэй суух хүртэл нь үзсэн. Тэгсэн чи би яг хിവэрэ гарч санагдаад байгаа юм. Тэнд хүмүүс том бодоод байдаг. Би энд Яа суугаад байдаг шээ. яг ингээл үзчихсэн. Яг ингээл байж. Яа яах вэ? Яа яг нэр нь яг тийм байна. Bon Jovi-д сууж мууцсан амар хот хүүхэн болж болцсон тий. Яг шис амар хот тий. Амар хот. Drake тий мессеж мичтэй. Бүр юу ээ тий. Тэн тэр охин бүр тэнд алжаах чинь энд үзэж байгаа хүмүүс ингээ бахвэзгэрээ байж ингэж бодохоор амар хэцүү байлээ. Тэн хүүхдтэй шоу үзэхгүй хаа шинцээ. Millie Bobby Brown-ы нэг улаан ясныхаа юун дээр ингээд амарлаа ингэж ингэжсэн чинь Smile Millie гэж тэгсэн чинь нөгөө чинь You smile гэснээр яваад гисэн чинь. Амар завааштай гэх юм уу ямар юм зөөр ингэжсэн. You smile. Тэр нөгөө бас бичлгүүд нь яваадсэн шүү дээ. Яасан ч хэлээ нэг бүдүнгийн хэлсэн ч хэлээ юу илээ. Тэг ингээ яасан ч хэлээ за мартчихжээ өө. Будаггүй явж исэн ч хэлээ. Амар скандалик юм шиг санагцсан. Айгүй стори море хийд юм бэлээ. Тэг social. Тэг нэг нь гей болж come out хийгээстэй. Damn хин. Тэр нөгөө нөгөө нэг Will харин гей юу? Гей. Will гей. Үгүй яг кинон дээр юу эсвэл яг жинхэнэ амьдрал дээр. Жинхэнэ амьдрал дээр гарч ирсэн. Come out хийсэн санагдаад ах юм. Кинон дээр үстэй би кинон дээр. Кинон дээр нь тэгэнгүүт нь бас гей болгочдөг үстэй. Come on. Тэгэж байгаарай. Юу лээ? ChatGPT. Стин тэ. Хин гэдэг үлээ? The Stranger Things. Will. Gay. Noah Schnapp on Will's game-changing Stranger. Canonically gay in Stranger Things гэж үгсүг юм. Биш зүгээр яг өөрөө gay юм уу? Will Byers is so gay гэдэг. 100% clear that he is gay. Гэхдээ та жинхнээсээ gay юм уу л гэж асуух гээд. Is Noah Schnapp gay? Химээш дээ. Тийм байна. Яа, асууж байгаа, хариулж байгаа хоёр. Yes. Noah Schnapp is gay. He publicly came out as gay in January 2023 on his TikTok account in it. So Gen Z. Тэнгүүд одоохондоо юун дээр шоу дээр тэгж гараагүй юм байна. Одоо ихтэй гарах байхаа. Тэр нэг өмнөх сизон дээр нэг тийм хэсэг гардаг штеп нэг машин дотор тий. Яг нөгөө хинтээ ингээд L mic 2 нөгөө L11 mic 2 би биндээ ингээд амар хайртай тий бараа ингээд яатсан чинь Will ингэснэ. Тэгээ тийм ч л нэг тийм хэсэг гардаг. Mic та хайртай муу хайшин тий нэг mic та хайртай юм байна л та. Ёо тэр үсмэс нь болёо болохгүй байна. Үсийн нараа өөр болгоцсон мөлий. Наалтчихгүй би нэг л ингэсэн. Тийм байна да. Өөр чи үзлээ. Өөр юу одолж байгаа лээ. Frankenstein үзсэн бэ? Frankenstein байсан. Тийм, хэний Frankenstein? Guillermo del Toro. Гин Frankenstein-ыг үзсэн. Гоё лээ. Very romantic.
Тийм. Амар романтик. Угаасаа Франкенштайн тэр зохиол нь угаасаа амар романтик зохиол байлаа л те. Би тэрийг унших гэж жил хичээж ин тэгээ дуустгүй. Айгу хэцүү юм билээ дээр үн зохиол болохоор. Үг хэллэг нь ойлгохдохгүй. Амар драматик. Тийм зохиол. Тэгээ зохиолоосоо бол нэлийн өөрл юм билээ. Гэтэ гоёс амар гоё романтик. Таалагдсан. Надаа хин амар таалагдсан. Охин юм билээ. Миягот амар гоёс. Хувцснууд нь амар гоёсон. HBO дээр л үү? Netflix дээр л үү? Netflix. Өөрч. Зөндөө юм үзсэн юм шүү. Тийм би чинь юу яваад нөгөө амар удаан онгоцоор яваад баахан юм үзсэн юм аа. Тэг мартчихж бас. Онгоцоор ямар онгоцоор авсан чи? Эхлээд мятаар Франкфурт ороод Франкфуртээс Люфтханза зуугаад тэгээд Бразил орсон. Хоёр нислэг юм байна тий? Хоёр нислэг. Тэгээд Сао Пауло гээд төвөрхүү хоёр дахь том хотод нь очиод тэгээд Сао Паулогоос Билем гээд дотор очсон. Ингээ 3 нислэг. Буцахтаа 4. Тэгээд Люфтханзаас Франкфуртоос Бразил хүртэл хэр удаа нисэ? 11 цаг. Монголоос Франкфурт хүртэл 8 цаг. Ингээд нийтдээ 20 цаг шахуу нисэж байгаа юм. Тэгээд Франкфуртод 11 цаг. Тэг гарч болохгүй, виз авахгүй. Тэгээ нийтдээ 30 цаг зүгээр онгоцны бодол, онгоц гэж явсан. Яй. Тэгээ сүүлдээ он цаг тооллоо мартдсан юм бэл. Тэгээ би энэ цагаа Монгол өөрчлөг байхгүй юу? Тэг үргэлж би Монголд хэдэн цаг болж байгааг хардаг байсан уу? Харж байсан. Монгол тэгээ сүүлдээ ингээд хараадсэн чинь өдөр шөнө мэддэхгүй шүү дээ. Өдрийн 8 болж байгаа юм болов уу? Өглөөний 8 болж байгаа юм бол. Тэгж амар алддсан юм л шүү дээ. Яй. Тэг чи яг буцаад ирэхэд хэдэн нэг өдрөө яатсан байсан уу? Тийм. Очиход нэг өдөр хожиж байгаа юм. Нэг өдрийн өмнө очих гэх юм уу? Ирэхдээ би нэг өдөр алдчихж байгаа. Тэнгүүд би бараг ер нь бараг л яг тийм тэнцэл ялгаагүй тий. Зив. Thank you. Баярлаа манаа. За тэгээ дараагийн дугаар дээр зочин мочинтай байх бах гэж бод. Хин орё гэд тэгсэн. Бебе нөө гэрийн амтын. Бебе орё гэж байгаа. Гэд одоо workshop хийдэг залуус байгаа шүү дээ. Би түшиг гэж бодоод байгаа шүү дээ. Түшиг биш үү? 4 хүн байгаа. Түшиг, Анука, Нима. Гэдалтын Нима. Тэр хэд бас зочноор орё гэсэн байгаа. Нөгөө орхицын жүжигчин Централ телевизийн продюсер Ана бас зочноор орё гэж байгаа. Жүжигчин цаачин бүр амар фаны, амар гоё хүн. Тэг гоё ярих бах. Тэг одоо нэг цөөхөн дугаарт маань орё гэсэн очертой хүмүүс олон байна. Надад нэг санал болгох зочин байгаа нөгөө Далт тухамсрын одоо юу гэдэм бэ? Psychotherapist гэх юм уу бас. За, нэг тийм хүн ба. Тэгэл та. Гэхдээ маа хоёулангаас нэг хичээлтэй. Дүү штэ. Тийм, нэг тийм хүн ба. Psychotherapy хийх болов? Шууд ингээд live шууд юунд орё би. Болно шүү дээ. Нэр идэхүү. Тийм та. Гэтэ тэр яа гэм зүгээр сэтгэл зүйч юм уу эсвэл өөр нэг юм ингээд ер нь бол эмч байхгүй юу? Эмчээр эмч байжгаад тэгээд ер нь бол далд тухамсрын тухай судалсаар агаад одоо хүмүүсийг ер нь бол далд тухамсраар нь ингээд эмчилдэг болсон гэх үү те. Тэгээд би яг нэг 2 3 сешн очиж исэн юм. Тийм. Тэгээд надад бол амар гоё нөлөөлсөн. Яа. Нэг тийм хипноз хийх юм. Хипноз хийхгүй. Би зүгээр өөрийнхөө л нөгөө яг энэ юу л нэвтэрч ордсон шүү дээ. Далд тухамсар гэх юм уу. Яг тэгээд тэнгүүтээ тэнд болсон бага насны одоо драматик ч юм уу эсвэл нэг тийм бодох хөстөггүй нэг тийм дурсамжаа олж ухаад тэр ухсан олсон дурсамжаа ер нь бол одоо тэндээ яг 4 настай хүүхдтэй байсан бол 4 настай хүүхд шигээ очингуудаа болонгуудаа тэр үеийнхаа юм ингээд өөрчилдөг те. Тэгдэг. Чи тэгээ ингээд чамайг 4 настай дээр очих гэхээр чи очиж чаддгүй. Сандгүй. Шууд тэгэж очихгүй. Эхлээд яг одоо би 33-тай 33-аас одоо яг
яг энэ үед би яг юм байна, надад юм байна гэх тэнгууд за яг энэ мэдрэмжийг чи хамгийн сүүлд хизээ мэдэрсэн бэ гэд тэнгууд яг за maybe 27 8 та окей за яг энэ мэдрэмжээ төлж дахиад тэгэл 27 8 яасан тухайгаа ингээл ярьсаар алтан гүнзгий орсоор тэгэл яг тэр мэдрэмжээ дааж амар их явдаг. Мэдрэмжтэндээ яг даал яг энэ нэг юм юу яасан одоо тэг гомцсон эсвэл охирогдсон ч юм уу эсвэл нэг тийм мэдрэмж гэж дахиад хамгийн сүүлд хизээ мэдэрсэн бэ. Яг энэ 27 наснаас өмнө гингүүд би одоо тэг 15 гэдэг ч юм уу тий. Тэгэл дахиад тэр 15 настай болсон юм уу бүгднийг яриад ингэж аал тэр мэдрэмжүүдээ бүгднийг яриад тэгэл дахиад тэр мэдрэмжээ дахиад яриад тэгсээр агаад ингээд 5 6 ингээд 8 5 3 гэдэг ч юм уу тий. Тэгээ юм явчихдаг байхгүй юм очдаг. Тэгэл ингээд очсоор агаад ер нь бол тэнцэнэ яг тэгээ тэр бүх хугацаанд ингээд нүдэ анцсан байдаг. Ингээд ерөөс нүдэ нийхгүй. Тэгэл яг нөгөө эмчтэйгээ ингээд яриад бүр ингээ one on one юм байна тий. Тий one on one. Чив чимээгүй нөхцөлд. Ер нь амар гоё. Би яг тэгээд амар нэг юм сонин. Тэгээд яг тэр үед гомцсон ингээд яасан тэр ингээд нэг сонин мэдрэмжийг яг тэр үед тайлбарлаж хэлээд тэгээд яг тэрнийг ингээд засаад яг тэр үеийг ингээд засч ин гэж төсөөлөөд тэгээ тэр үед одоо миний аав ингэсэн чинь тэгээ би тэгсэн. Тэгтээ аав маань одоо ингээд гэн тэгээ ингээд одоо тэгдэг ч юм уу те нэг тиймэрхүү маань бүгдийг нь яриад ингээд төсөөллөөр ер нь бол бүгдийг нь ингээд засаал тэгэл одоо зассан тэр мэдрэмж нь амар гоё байгаа шүү дээ те. Тэр мэдрэмжийг ингээд улам их болгоол ингээд баярлал ингээд яадаг чинь те өөргөө тэрвэрдэг ч юм уу нэг тиймэрхүү маягаар ингээд засдаг. Тэгэл буцаал дахиад 3 наснасаа 5 нас дээр босон тийм мэдрэмжээ дахиж засаал 5-аас одоо 15 дээр тэр мэдрэмжээ дахиж засаал тэгэл 27 дээр засаал тэгэл 33 дээр ингээд засаал тэгэл бүх юм дуусаал тэгэл мэдээний хэлэнгүүд ингээ амар сонь өрөөдөг гэж амар сонь байгаа гэж амар сонь тэгээ яг ингээд амар сайн ингээд өөрөө бүр амар сайн төвлөрч бүр яаж хийх хэрэгтэй. Би яг анхныхаа удаа хийснгээ амар сайн сандаг. Тэрэн дээр би бүр яг бүр тэр нэг баг нэгдүгээр ангид болчихсон юм а би яг бэлтгэл ангид болчихсон яг нэг юм а би ингээд бүр яг ингээд зассан шүү дээ бүр. Одоо яг би миний турсамжинд миний өмнөх турсамж биш миний шинээр зассан турсамж байдаг. Тэр өмнөх нь яг байдаг. Гэхдээ би тэрнийг үнэн гэж боддгоо. Яг шинээр зассныгаа би үнэн гэж боддог. Амар сонирн байгаа зү. Creepy. Тэгээд яг энэ нөгөө далд тухамсар чинь одоо ингээд бүх одоо бага насны бүх юм ингээд кодлогдсон ядаг байж байгаа шүү дээ тий. Одоо яг сопраноос дээр гардаг шиг ингээд бага насныхаа бүх юм дээр ингээд цаач ингээд идэв шүү дээ. Тэрнтэй л юу нэг адилхан юм лээ. Бага наснд болсон бүх юм ингээд далд тухамсрын юу ингээд багаас ингээд мэдрэмжүүд ингээд кодлогдол ясаар гал одоо бид нэр энэ ч хүрсэн байгаа шүү дээ. Тэгэл Тэнгүүд амар шудраг бас санагдаад байдаг ш надад. Тэр хүүхд чи юу хийж чадах юм бэ тий. Тэгэл сонин харин тий. Тэр хүүхдэд ингээд амар хамгийн их юм үлдэж штэ. Тэнгүүд одоо тэгэл хэцүү амьдралын нөхцөл таарсан бол тэр хүүхдэд дараа нь эрүүл өсөх ментали эрүүл өсөх чаленж тэгээ шанс нь багасаад байна гэсэн үгтэй амар хэцүү. Тэгээд яг миллениалсууд яг өөрснийгөө одоо сэтгэл зүйн хувьд хэмжилж байгаа бас цорын ганц ерөн генерашн гэж байгаа юм шиг хэлж байгаа тий. Одоо дараагийн үеийн бүр мөн. Тэгээд дараагийн үеэс баг ингээд одоо миллениалсууд өөрснийгөө ингээд баг ингээд хийл хийж байгаа тий. Хийх гэж одоо их ярьсан шүү дээ тий. Тэгж байгаа болохоор дараагийн үед нь ерөн гайгүй болоод явчих юм шиг хэлсэн шүү дээ. Миллениалсаас өмнөх үеийг болоод баг ингээд юм өөрийгөө засах масах тий. Maybe зарим хувь нь л тех баг. Өмнөх үе бол нэг тэгж засч масахгүй. Миллениалсаас доош үе бол бараг амар дайж үү. Угаасаа засаж явдаг. Миллениалсууд жоохон амар ингэж байгаа л өөр дээр амар ажиллаж өөрснийгөө засаж байгаа л ер нь гаг болт юм шиг л. Үн тэгж санагдсан. Тэгээд тэр их чиг зочноор оруулал гоё байгаа. Тэгэл та. Тэгээд зөндөө өөрөө ор сонирх болов? Сонирхч илээ. Тийм. Nice. Орилтоо гэсэн шүү дээ. Nice. Тэгээд орилтоо гэдэг дээр нь шууд барьж аваад аа. Тийм. Дараа 7 хоногт ихтэй хоёлаа юу юм бэ те? Намо дээр юм бэ те? Тийм, намо дээр. Тэр ер нь баг official ах энийг баг хэлж болох байх гэж бодож байна. Намо дээр бид нэг захидалтай эпизод хийжсэн шүү дээ. Манайхаа. Тэрнэр хүү гэхдээ энэ удаагийнх болохоор тийм лайв
Одоо event одоо unplugged гэд хийдэг штэ. Тэрнэрхүү vibeтай. Би бол тэгэж төсөөлж байгаа. Яг тэгтээ тэр мөрийгээ тохироог байгаа л та. Тэг ийм дулаахан cozy unplugged дээр чинь ингээ хөгжим нэлээд акустик болгочдөг ш. Тэрэн шиг хідүүлээ ингээ нэлээд дотн яриа үүсгээд ингээд ийм юу идэм дээ. Манай гэрт ороод ирсэн, цэнтрийн гэрт ороод ирсэн юм шиг ийм vibeтай байвал гоё юм болов уу гэж би бодсон. Тэг кофе уух нь кофегоо уугаад, цай уух нь цайгаа уугаад. Энд алкоголгүй элдв янзын хөгжим байхгүй. Тэг нэг ийм тийм орчин үсгээд тэг нэг их хүнтэй биш. Тийм 30 хүнтэй ч юм уу те 30 олон байна уу зөвлөхгүй байх уу. Тийм гайг бах те. Тэгээ ингээ гоё хэдүүлээ пажаматай ингээ нэг ийм пажаматай юу? Яа энийг тохироог байгаа алинч би зүгээр тийм төсөөлцсөн. За. Тэгээд тавтахын орой. Тэгээ хий гэж төсөөлж байгаа. Окей. Тийм тэгээд тэр дугаар болж бас орно гэж бас төлөвлөж байгаа. Чадахгүй юу. Чи хинтээ яаж яриад байгаа юм бэ? Манай Instagram чадвар бичиг үстэй. Чамдаа тустай ажилтдаг байхгүй нөгөө. Oh my god, би сайн нэрийг мартчихлаа гэж юу? Хин бэ? Манай биний танд өгнө бас. Тань штэ. Нөгөө хин үү? Ундрам. Би яагаад нэрийг санахгүй байгаа юм бэ? Ока. Би зөндөө удаа найзлсан штэ. Энэ хэсгийг катлаараа арайч штэ. Одвол. Oh my god. Номи чи бүтэн 3 сар найз том боё. Тийм. Одволынхаа нэрийг мартсан байх юм. Йоо, арайч. Oh my god. Үгүй яг тэгдэм а яг Pippin Tomboy гэхээр угаасаа яг одвол гэж санахгүй. Харин би бас яг тэгдэг яг Instagram-ийн нэр нь өөрийнх нь нэрнээс өөр байхаар би яагаад ч юм түүний нэрийг бас мартчихдаг. Тийм ямар ч personal юм байхгүй шүү. Personal юм байхгүй шүү. Yes би бас тэгдэг гэж. Энэ бол арай амар марталтай байлаа. Би чи зөндөө найзлсан хамт playtime явж мавсан шүү дээ. Тэгчээд би бол Pippin Tomboy гэж хэлнэ гэж. Одвол ажиллаж байгаа намайг. Тэгээд бисээ ундраач гэж бодоод бүр шокнд орлоо шүү дээ. Юу ийм хүн чи яаж 4 настайгаа санах уу? Холбоотой байгаа хүнийхээ нэрийг яг мэдрэмжээ дагаж. Амар сонин мэдрэмжээ дагах хэвээр. Тэр нь л гоё. Илч тэгтээ үнгөө юу над дээр хийхгүй л ахaltaа би подкастн дээр бичлэг хийгээд. Шууд уу. Тэгээ чи хамаг юм айл болох. Хамаг юм харин ноу хаваа гаргахгүй л ахaltaа. Үгүй чиний хамаг нөгөө миний хамаг траума ил гарна шүү дээ. Тэгээ одоо багтаа ингэжсэн гэдэг ч юм уу тиймэрхүү юм ил гарчвал ивгүй шүү дээ. Гэтэ амар сонио ингээд би одоо өөрийгөө хэр асуудалтай нэг бол delusional байгаа. Эсвэл үнэхээр гайгүй байгаа мó. Юу ерөөсө травмаг юм шиг санагддээ ш надаа. Чамд травма гайгүй хаа. Яг ингээд ганц хоёр асуудлууд байгаа л та insecure. Тэгээд insecurity нь болохоор би одоо эндээ бүр яг мэдчихээ та. Insecure юм нь бүр ингээд угандаа орцсон. Тэг ингээд би бас эргээ санахаар бас 10 жил ингээд юмнууд байгаа. За яриуллаа. Яа чи тэгтээ нэг сешн яваад үзэл амар гоё. Харин тийм шүү байна. Үзье зөө. Гэтэ манай энэ чи юу одоо хувь хүн дээр ерөөсөө дахиж авахгүй гэсэн. Бүр 10,000 хүний далд хумсартай ажиллаж үзсэн. Бүр ингээд тэр нөгөө тайз мэзэн дээр гарна. Нөө. Хувь ганцаараа ингэж явсараа бүр амар олон хүн дээр ажилласан. Тэгээ одоо сүүлдээ бүр амар ядарсан. Тэгээ одоо зүгээр ингээд сургалтууд хийдэг болж байгаа. Сургалтууд нь яг одоо нэг 50 хүнтэй. Тэгээд ингээд шууд одоо өөрийнх нь хийдэг юмыг хүн болон хийж чаддаг болох тийм сургалт хийж байгаа. Хүний травматай ажиллахгүй гэтээ яаж ажиллах вэ гэдгийг зааж байгаа юм биш үү? Өөр дээр яаж ажиллаж болох вэ гэдгийг шууд заагаад өгчдөг. Тийм сургалтууд одоо хийдэг болох гэж байгаа. Тэгэхгүй бол бүр ингээд амар олон цаг авдаг. Цаг нь бүр олцдгүй заа. Цаг нь олцдгүй бүр тийм биш шүү дээ. Тийм дүүд хоёлаа ямар хацтай. Тэгээд гоё амар гоё хүн. Надад бол амар гоё таалагддаг. Колт юм биш үстэй. Колт биш ээ. Колт биш. Шашин биш үстэй. Колт мал ямар нэг шинжлэх ухааны юутай хүмүүс юм баа шүү. Заримдаа янз бүрийн юм яхаар колт молтод санамсаргүй ингээд итгэцэн явж явах үедээ гэж боддөө шүү дээ. Scientology гэдэг нэг юм байдгүй шийдэг итгэж мэдгэцэн. Юу ч шүтээд байгаа те. Гэхдээ хүн өөрийнх нь итгэл үнэмшил тэгээд юунд яаж юм тэгээд тэрнээсээ болол түүний юунд итгэх гэн тэгэл тэр хүний хэлдвэр юм болов тий.
Тэр тийм шүү. Гэхдээ зарим зүйл аюултай. Чи нөгөө Netflix дээр ингээ янз бүрийн солонгос колтод солонгосууд амар их колттой байсан байлээ. Эсвэл мөн. Мөн ч ингээл юунд шашин гэхэд хэцүү колт гэхэд бас одоо арай шашин шиг болцсон юм шиг. Тэг мөн жижиг хөлбөр тэрэн шиг айгүй олон тийм пасторууд идэм билээ. Тэг ингээд гол нь итгэж болно. Тэг тэр хүн тусалж ээж болно. Тэг мөнгө аваад идэг нь амар муухай. Одоо чи энд ингээд итгэж байгаа бол одоо чамаас sacrifice хэрэгтэй гэдэг ч юм уу те нэг амар итгүүлснийхаа дараа тэнгөө нөгөөтг нь хамаг байр маараа зарж мараад ингээд мөнгө өгөөд те ингээд тэгснээ ингээд community үүсгээд гэр бүлээс нь салгаад тусгаарлаад те ажил хийгээд ийм болцсон юмыг cult одоо Charles Manson зайсан те бүр ингээд амьдралаас тусгаарлаа хайчдаг тэгээ ганцхан итгэдэг зүйлдээ тэрнийхээ төлөө л амьдрдаг болохыг одоо колт гэх юм да. Тийм шээ. Тийм тодорхойлдог ч юм уу гэдэг. Тийм ш л хальтаа. Тэгсэн бол чи намайг уруу татах гээд одоо чи ингээ бүх юм хаяад энэнд ороод тэгээ чиний амьдрал чи ингээ деважинд очино бусна бүгд хамраа. Зөвхөн энэ колтод байгаа хүмүүс л деважинд очино. Тэгж мэгж хэлдэг юм шиг байна. Яг надаа яг бас ингээд Jesus Christийн юмнууд ингээд таалагддаг л да. Яг ингээд үг иршлэл юм зөв санагддаг. Гэхдээ яг тэр үхээд зөвхөн там эсвэл деваж л байгаа. Тийм. Тэгсэн чи ихтэй надад нүгэнлээ намжих юм бол чи деваж л явж болно. Тийм нэг тэр нь аюу сан санагдав. Тэр нь амар хаарш те. Хаарш. Айгу хаарш. Окей би итгэе л та. Гэхдээ би яг зөвхөн тэр хоёр сонголтоо гэдэг чи би ингээд итгэмээрг байна гэж. Тэгээ манай итгэхгүй байгаа хэд яах юм. Харин тий. Тавруу явах юм уу? Барыг тэгээд идэг өстэй. Гэтэ анх тэгж гараагүй баха. Сүүл рүүгээ шашныг ингээд амар шашныг урсам ингээд муухайлгаа юу яахын тулд бас хитрхээ тамд явааж гэдэг байсан бах тий. Тийм. Тэгэл муслимууд чинь шашинд нь асуудал надад байхгүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ингээд дүрмтэй гэхдээ шашин нь бол Жисустэй адилхан шүү дээ. Адилхан л гарал үүсэлтэй юм шиг байгаа юм. Тэгэхэд ингээд тэрийг нь уруулаад ингээд муухай алгаачдаг. Ашиглаад ч юм уу. За тэгээд манай дуусахгүй сэдв болох шашин, улс төр, сэтгэл зүй, sexuality дугаар болгон дээр бүгдийг ярьж байгаа. Is ямар snap? No snap gay. Яа. Тэр надтай амар адилхан олон хүмүүс байж байгаа нь амар фаны санагдаад ш надаа. Тэгэж асуудаг тий. Тийм ингээд бүгдөө яг ингээд залахгүй асуусан. Би зүгээр Stranger Things will gay асуусан. Тэгсэн чинь надтай яг адилхан хүмүүс байдаг нь амар фаны. Will Byers is so gay гэсэн асуулт өгч байгаа. Би нөгөө нэг ChatGPT дээр намаа яагаад ч юм юуг нь 18 наснаас доош чи 18 наснаас доош болохоор чамд энэ мэдээлэл өгөх боломжгүй гэдэг юм. ChatGPT өөрийгөө хүүхдгээ ойлголцсон юм. Үгүй. Яагаад намайг тэгээд байгаа би ингээд асуунгууд ингээд юу лээ? Ямар ч үгүй би чинь ингээд нөхөр гороо өгчтэй. Чи мэдэн шүү. Чи намайг мэдэн шүү ChatGPT тэ. Чамаас бүх юм асуудаг чи намайг тань шүү чи яач бай. Тэгсэн чинь мэдгүй би ямар ч би нэг жоохон sexual юм асуусан юм а. Тэгсэн чинь би чамд энэ мэдээллийг хуваалцах болохгүй яа. Тэр чи 18-аас доош насны байх гэж. Тааж нэгсэн нь надлуу ингэж асахгүй ChatGPT. Танах тэгсэн үү ингэж надлуу ингэж чи 18-аас дээш насных гэдгээ батлна уу гэж асахгүй надлуу нэг удаа. Тэгээд эртний үнэлгээнийхаа юг ID card март ингэж уншуул гэдэг хэлсэн. Намайг амар тийм үү. Чамд чамдгаа чам чинээс ChatGPT хаалцсан юм шүү. Тэгснэ заяа ингэсэн за. Тэгснэ би ингэж үчи надаас ингэж миний ID-г ингээд асуугаад ирсэн шүү дээ. Чи тэрнийг санахгүй байна уу гэсэн аахгүй юу би. Тэгсэн чинь үгүй ямар ч юмд одоо тэ ямар ч юмд ингэж ID driver's license үзүүлж болохгүй тэр чинь scam гэж мэгээ за. Өөрөө надаас тийм асуусан. Өөрөө надлаа дараа нь тэгж мэгээ би бүр ингээ амар гайхаад фали чи надад скриншот хийгээд. Үгүй нэрээ бүр ингээ амар сонин за би тэгтээ яг юу асууснаа би скриншот хийхгүй л дээ гэж.
Гэтэ ямар ч байсан нэг тийм юм байсан. Тэгээд амар сонирм байгаас тээ. Начста сонио. Амар сонио. Би бүр ингээд амар. Чи ID-га өгөөг үстэй. Би ID надаа миний эртний үйл ингээд олдохгүй байхгүй. Би ингээд яг тэрүүхэнд үедээ ингээд ID-ийнхаа зургийг явуулаараа гэд тэгжсэн. Яг бүр ингээд ID-ийнхаа зургийг явуулах юм яг нэг юм цонх гарч ирж мэрдэн штэ. Яг бүр тийм юм гарч ирж мэрээд тэгээ бүр ингээд би тэр үед эртний үлгээрээс хаад болохгүй байхгүй. Угаасаа болохгүй байгаа. Тэгээ би заа тэрнийг скиплээ яваад исэн юм. Яа чи яаж амар аюултай байна вэ? Тэгсэн чинь яагаад ч юм гинтгэн чи 18 хүрээгүй болохоор чи 18-аас доош насных болохоор чамтай энэ мэдээллийг хуваалцах болохгүй гэт юм да. Чи юутэй юм уу? Бүртгэлтэй юм уу? Бүртгэлтэй fucking сендер саа дээр. Би асуугаад Google-аас асуугаад ChatGPT-ээс асуухгүй. Oh my god. Is ChatGPT scamming people. Asking for people's ID. ChatGPT asking for people's ID. Чи ганцаараа нэ үгүй байна хараадах юм. Yes, ChatGPT is asking for ID verification for some users гинэ. To confirm their age гэж юм. Тийм. Тэгээ надад би тэгээ дараа нь ингэсэн байхгүй юу? But you asked me before for ID гэж хэлсэн чинь I cannot ask for your ID гэж мэгтэй. Important. You should never send your driver's license, passport, national ID, not to me, not in the chat, not anywhere outside of application гэж аахгүй юу? За. Why I'm treating you as a minor now? Because at some point you told me you were under 18. No, fucking no. За. Би бүр ингэж I told you I have husband 3 kids. Yo. I get why it feels frustrating. За. Let me explain clearly гэж мэгтэй. Наа чи ингэн гинэ одоо if you don't verify чиний restricted access to ChatGPT features гинэ. Тэгээ 60-аас 90 хоног чамаа бандцсан байгаа юм байна. Тэгээ дахиад асуух юм байна. Бандах гэдэг юм уу юу гэх юм? Shit. Би асуух үед нь айжгаа үзүүлэх хэрэгтэй юм байна тий. Тийм чи нөгөө юм sexual юм их асуугаад байдаг учраас ер нь чамайг сэжигдээ. Тэгээд ID-г ч асуусан юм байна. Надад болохоор тийм тулгарч байгаагүй. Yeah, that's so funny. Тийм их юм болж байгаа гинэ. Ер нь бол appropriate content хүмүүст үзүүлэхийн тулд minor үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Гэхдээ бүх хүнээс биш яг тийм сэжиг хүмүүс. Чамайг сэжигтэй гэж үзээд энэ юу нь юу асуугаад байна энэ нас төрсөн нүг нөхөр хүүхдтэй хүн мөн үү? Нөхөр хүүхдтэй хүн ийм асуух уу? Чи юу асуугаад байгаа? How to have sex гэсэн. Нөхөр гороо хүүхдтэй гэсэн ээ. How to suck dick. За одоо бидний камерны батарей дуусчихсан. Амар жоохон амар юм байсан. Тэгээд боллоо гэж. Тэгээд манай камерын батарей дуслаа. Тэгээд ингээд 280 дугаар өндөрлөө 19 дугаар үлдлээ. За даашаада цамц явуулсан баярлаа. Баярлаа. Битгаар ингээ хос цамцтай боллоо. Bye. Bye.